Матай 7 дугаар бүлгээс харцгаая. 7 дугаар бүлгийн 21-р ишлэл. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч нь л орно. Үлдэх гэсэн үгэнд дагаж мөрдөх ёстой дүрм журам, хууль тушаал агуулгадж байгаа. Тийм биз дээ. Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдэгч хаашаа явна гэсэн бэ? Тэд Тэнгэрийн хаанчлалд орно гэсэн байна. Бурхан бидний бүх нүглийг өршөө нуужилж, алхасал баяр гэх шин гэрээний ариун баярыг өгсөн. Тэр талах үгэнгөө миний мах гээд усан үзмийн дарс өгөөд миний цус гэж айлцсан энэ үгний цаана өөр нэг амлалт бий. Иохан 6 дугаар бүлгийн 54-р ишлэлийг харъя. Миний махыг идэж цусыг уугч нь юутай гэсэн бэ? Мөн хамтай бөгөөд. Бурхан яагаад энд мөн хамийг онцолсон бэ? Тэнгэрийн орон бол үхэл байхгүй ертөнц учраас үхдэг биетэйгээр Тэнгэрийн хаанчлалд огтхон ч орж чадахгүй. Тиймдээ л Бурхан энэ дэлхийд алхасал баяраар мөн хамийг урьдчилан амласан. Миний махыг идэж цусыг уугч нь мөн хамтай. Мах цусыг нь юу бэлгэддэг билээ? Алхасал баярын талах, алхасал баярын дарс шүү дээ. Алхасал баярын талах, алхасал баярын дарс. Өөрөөр хэлбэл, Есүсийн мах цусыг идэж уусан хүмүүс мөн хамтай бөгөөд эцсийн өдөрт тэднийг амьлуулна. Гэвч хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй бол тэдэнд юу байхгүй гэлээ? Ам байхгүй гэсэн байдаг. Тиймээс өнөө үед алхасал баяр шин гэрээний үнэн байхгүй газарт ам байхгүй. Тэд алхасал баярыг устгаж, ам гэж нэрлэгддэг бүх зүйлийг устгасан. Гэвч хүний хүүгийн махыг идэж цусыг уувал би та нарын дотор, та нар миний дотор байна. Би та нарт мөн хам өгнө гэж айлдсан байдаг байхаа. Энэ амлалт нь юу билээ? Алхасал баяр шин гэрээ юм. Тэнгэрийн тэнгэр илч нарч харахыг хүсдэг сургаалыг эцэг их маань бидэнд зөвшөөрсөн. Энэхүү эрхэм үнний үгийг үн цэнгүүд үзэж явж болохгүй. Харин ч дээд зэрэглэх гэж нандинаж, мөн хуршүүдтэй болон эргэн тойрныхоо хүмүүст ирж талах идэж, дарсуу гэж хэлэхээс илүү яагаад талах дарс идэж уух ёстой утга учирыг нь тодорхой тайлбарладаг Сионы хүүхдүүд болох учиртай юм. Ингэж л бид бүхэн хүн төрөлхтнийг хайрлаж аврах гэсэн эцэг эхийн агуу хүслийг хүчээд ажиллан хамтдаа тунхаглах Бурханы хамтран зүтгэгчд болцгоё. Шин гэрээний үнэн, шин гэрээний алхасал баярыг гэрчилж, дэлхий дахины бүх үндэстэн хамтдаа сахих, ивэлтэй баяр болохыг хүсээд үгээ өндөрлөе баярлалаа.